За би дараагийн 5 дахь шинэ юу руугаа орох уу те, бэлгийг хуваалцъя. Тэ? За тэрний илүү их эд хөрөнгөтэй байхын хэрэгцээ. Одоо жишээл их баялагтай болъё гэхлээр би их амар баяжжээж бусдад өгнө гэдэг сэтгэл зүй байгаа байхгүй. Би маш их баяжжээж би амар их баян болчвол дараа нь хүмүүс жаргана. Бусдад амар хөөрх. Чи одоо амар их мундаг баян одоо юу гэдэг чиний амьдрал сайн сайхан байх хэвээр бүх юм чинь гоё үйжээж дараа нь хүмүүс ч өгч чадна гэдэг сэтгэл зүй. Баяжчул яах вэ гэх хүмүүс асуухлаар одоо тэр хүмүүсийг тийжэн, тийм мазаалаг тийжэн, тийм одоо юу буйны юмнууд хийх гээд байгаа юм. Гэхдээ амар их эд хөрөнгөтэй болж байгаа дараа нь сайн сайхан юм хийнэ. Илүү их эд хөрөнгөтэй болж иж илүү их одоо амар баян болчвол тэгнэ. Амар их чадчвал тэгнэ. Тэгээ тэр нь ерөөсөө яг тийм практик ерөөсөө биш байгаа байхгүй. Зарим тохиолдолд яг энэ одоо баяжчул тэгнэ. Одоо тий баяжчул тэр хүмүүс туслана. Ядуу өлсөглөө одоо тий өнчөө хөвгдөд туслана. Тэгэд энэ маань ядуу сэтгэл гэдэг баян сэтгэл ерөөсөө биш байгаа байхгүй. Баяжчул тэгнэ. Амар хэд хөрөнгөтэй олжаад ийм төв байгуулна. Тэгээд тэрэн лүгөө хүмүүсийг оруулна. Тэгээд амар том байшинтай болоод амар гой ордонтой болоод тэгээд хүмүүсийг тийжээдэг бол. Тэ юм хийж сураагүй хүний шин чанар яадаг вэ гэхэлэр дандаа нэг юм хүмүүсийг үнгүү тийжээдэг гэдэг шин чанартай. Одоо жишээл юм байгаа байхгүй. Амар их мөнгөтэй айгүй хөрөнгө оруулалт авчвал айгүй их том хөрөнгө оруулалт авчвал тэгээд энэ ядуу улсуудын одоо бэрхшээлүүдийг шийднэ гэдэг сэтгэл зүй байгаа байхгүй. Айгүй их ядуу. Тэгэхээр асар их хэмжээний мөнгөтэй олцоод дараа нь би нэгэ хийнэ. Асар их хэмжээний одоо баялаг эд хөрөнгийг цуглуулад айгүй гоё ингээд гоё юутай одоо тийм айгүй их тийм өнгө үзэмжний юм явагдаад байгаа байхгүй. Тэргүүрээ дагаад тэгчүүл хүмүүс намайг хүлээн зөвшөөрнө гэдэг сэтгэл зүй. Байгаад. Тэгээ илүү их эд хөрөнгөтэй болж ээж, илүү их баяжжээж хүмүүс намайг ойлгоно. Тэгвэл намайг хүмүүс хараад хүндлэн. Тэгвэл намайг миний нэр хүндийг гайгүй байна гэж үзнэ. Тэгвэл намайг одоо чаддгийм байна гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрнө. Тэ илүү их эд хөрөнгөтэй. Тэгэхээр нүү энэ маань эргүүлээ шунал болчиход байгаа байхгүй юу хэцүү? Яг чи өөрөө одоо хүнд өгөхийн төлөө явж байгаа юм шиг боловч яг үндэ чиний хувийн шунал энэгээр илрээд идэг байхгүй юу хэцүүтэй амар хямтай олчоо тэгээд дараа нь тэгнэ. Чи амар хямтай халдгүй байхгүй. Заавал амар хямтай болж иж тэгээ баян амьдарч амар баян болох халбтаа мó чухал юм уу гэх түрүүнийг асуугац тий. Амар одоо их баян байх нь чухал юм уу? Баян байх халбгүй. Тэ баян байх гэхээр амар хэд хөрөнгөтэй болчиход айгүй хэд хөрөнгөтэй болчиход болчоод дараа нь чи ингэх юм гэхээр нэг юм сони юм байгаад байна да жойж гэнэ тий. Тэгэхээр айгүй их мөнгөтэй болчиход тэгээд дараа нь овоолж оцоос их мөнгөтэй болчиход дараа нь би нэг сайн юм. Нэг юм айгүй их хуримтлуулах их хүсэл байгаа байхгүй юу? Тэр нь өдөр тутмын амьдрахтай биш эхлээд хуримтлуулах гэж амар их зовоод дараа нь тэрийгэ цацна гэдэг сэтгэл зүй энэ дотор яваад байгаа байхгүй юу? Дараа нь тэгээд ядуу өмсөлнө ч гэдэг юм уу нэг тийм шин чанар байгаа. Яа. Та нар энийг миний хэлж байгаа сэтгэл зүй та нарт нэг орж ирж байна зарим хэсэг дээр тий. Яа.